бишээ тэр тусмаа нэгэн зуны настай рэхэ биш усын оргилдулсан адустислэгийн бүргэд битээ умрын салхи залгисан гүрдэн холын чолоо битээ 장면 지치기 비시 디스토스만 미긴 가오리 나스테 야르고 비시 운니가 후레귀 울고 있다란 주도 지치기 비시 울튼 소다의 도시 익수 무슨 말이 그냥 Сайн байцгаана уу? Өнөөдөр манай 3 дахь дугаарыг хэсгэд бэлэн боллоо. Өнөөдрийн маань дугаараар төмөр нудрагт Нандин Эрдэ ах маань орж байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа хаа. Баярлалаа. Намайг бас өөрч оролцуулсанд баярлалаа. Йоо, ийм амар хүндтэй хүнийг ингээд бүр биднэрт ингээд зөвшөөрсөнд ингээд амар баярлаад байгаа байхгүй юу? Тэгэл цаг зав болтвол хамаагүй штэ. Асуудал. Баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаараар хаа та өмнө ингээд зөндөө олон подкаст нэвтрүүлэгт орсон байсан шүү дээ. Тэнгүүт бид нар болохоор танаас ийм өнөөдрийн сэдв маань Нандин Эрдэнэ гэдэг хүн яг ямар хүн бэ? Яг хин юм бэ гэдэг үүднээс нь. Тэгээд хоёлоо гоё баг наснаас ч ихсээд гоё яриагаа ихсэе те. Та хаана төрж өссөн бэ? Ер нь хаанах вэ? Ер нь 2 дугаар төрсөн баха. 2 дугаар төрсөн. Тэгээд хотод зуал дээр байдаг. Тэгээд зуал гэж мэдчихээ жоо. Мэдэн штэ хаа. Жобгийн хотел дээр тэнд төрж өссөн. Одоо тэндээ байгаа юу? Гүү. Тэндээс нэг яг тэр цагаан байр нэг жобгийн артлын цагаан байр гэдгийгсэн шүү дээ. Мэдгүй 2 дахь. Гөө мэдгүй. Тэнд чи бол тэр 4 дугаар анги хүртлээ амьдарч байгаад 3 дугаар сургуулийн зүүн талд нэг 5 дахь байрнууд яваад дээ шүү таасан. Би нүгэ хотын хөвгт шалгах сайн мэдгүй. Тэгээд нүгээ тийш яваас одоо ард ирэх гэж ярьдэн шүү дээ. Ард ирэх. Ард ирэх юм шээ. Тэр нэгээсээ 10 төгслөө 3 дугаар 10 жилийн төгс сурсан. Та хэр хөдөлгөөнтэй хөвгтэйсэн? Би юм. Мэдээж адилхан л эрэгтэй хөвгт дээрс нь жоохон бахтай адилхан хөдөлгөөнтэй л байсан. Салахгүй. Атман. Одоо тиймүүд хүүхэд насны сэтгэлд үлдсэн дурсамж өгдөн шүү дээ. Хамгийн тод тэр яг аль үед ер нь за хоёлоо гоё ингээ ангисаа явчих юм уу? 1-5 дугаар анги. Тэгвэл амар олон төрөлтэй байна шүү дээ. Сургуулийнхан ч юм уу төрсөн. Сэтгэлд хамгийн амар үлсэн үү? Тийм. Тэгэхээр би ч аюу их дурсамжтай. Архив амар их бахна. Тийм ер нь ингээд Аз жаргал гэдэг зүйлийг би өнөөдөр маргааш би өнгөрсөн байдаг гэж боддог байхгүй. Миний хувьд бол хүн чинь дурсамжиндаа л амар амьдрэх юм санагддаг. Тэгдэл амьдраад байдаг тийм. Ямар гоё юм бэ гэж бодоход л гоё санагддаг зүйлийг дурсамж тэрийг би аз жаргал гэдэг. Тэгэл аюу их дурсамжтай. Аюу их юм боддог. Тэрэн дундаас нэг ганцхныг ганцхныг гэх юм бол яг цэцэрлэг бас 100 айлч аюу гоё зэрэг хүлээр тийм аригч байгаагүй. Тийм үү. Тийм сүүл тийм аригч тэгтэйсэн гэхээс намайг жоохон багт чинь тэгэл аюу гоё царцаа марцаа өдгөөсөн тийм. Тэгэхээр ч одоо баг хэдэн он гэсэн үг үү? 1990 он. Би чи бүр сургаггүй. 90 онд ч аюу гоё газар байсан. Тэгээ яг багын дурсамжлаар чинь бид нар чинь эрэгтэй хүмүүс чинь жилс зодтолтон тэгээ нөгөө байрныхаа зодтолт гэл. Нэг чулуугаар байлдах уу? Яа аим шүү дээ. Одоо сорин мөр байгаа байхаа. Байгаа. Одоо тэнгууд том болоод та одоо бага насн дээр ч ярьж байгаа ч шүү дээ. Тэнгууд нөө том болоод би яг ийм хүн болондоо гэж бодож байгаа бодолтой одоо хүрсэн байгаа юу? Ийм хүн гэхээс илүү би зүгээр ямарсан компани захирал болно гэж боддогсэн ягаад чинь. За. Компани захирал болоогүй л. Гэтэ яванда босох юм шиг баха. Компани захирал амархан бизнес дээр ч дээ. Бизнес нэг юм хичээхгүй л.
Гэтэ одоо тэгээд гоё юм нээж клуб нээж байгаа юм гэж чам. Тэг клуб нээж байгаа болтож бас нэг. Тэг шууд компани захирал автоматар болчих юм шүү. Тийм шүү дээ. Та анх зодтолдохдоо эдэн настай байсан бэ? Анх үгүй анх ингээд энэ спортоор хичээлсэхтэй. Анх 13 та юм уу? 13 та хэрч одоо 13 та хүчин эдгээр гэсэн үг үү? 6. Тэн 6 бол тий. Бүр жоохноос юм биш тий. 5 дахь юм уу? Баараг магадгүй баг. Тий 5 юм байна. Одоо тэгмүүд дунд ангида. Та ер нь нэштэй хэр дурсамтгай хөвгтэйсэн бэ? Чигээр зэрлэг дурлалтай шүү дээ. Одоо тэгэхээр бас нөө стори түүх мөгч бас зузаан биз? Айгүй юу? Үгүй ээ. Юу ч угаас амар царай муутай уустай. Яасан гэж тий. Амар царай муутай шүү дээ. Хараагаас тэгээд царай муутай гэж үг сонсцсон болохоор өөрийгөө тэгээ байнга боддог. Тэгэл дурдтахаж шүү дээ. Хорхол өнгөрчлээ. Захаа авч ийсэн үү, өгч ийсэн үү? Танаа үе чи яг нөгөө захаа амир өгж авдаг байсан үү шүү дээ. Өгч байгаагүй авчихсан. Хэдийг авч ийсэн? Амар ичимхий, амар ичимш галзуу шигэрнэ. Амар нүрэн юм шигэрнэ айгүй ичимхий. Мэдгээ захаад тэгэлцэн л авна шүү дээ. Одоо тэр захаанаас ингээд санаж байна та. Үгүй санахгүй. Санахгүй. Маа орцсонд бол аюу их тийм шүлэг мүлэг өвчээ ч юм уу. Наа уугыг суддсан шүү дээ. Нани дууг уудаар нэмэх нь юу юм уу? Тэгээ. Тийш дээ амар тийм доо юм уу гэсэн. Одоо гэхдээ тэд нар чинь ингээд дараа нь бодохоор ингээд амар гоё байгаа зү. Гоё шүү дээ. Тийм ингээд би амар их захаа авдаг байсан шүү. Өгч үзээгүй гэж шүү дээ. Тэгээ манай эхнэр хүүхдүүд итгэхгүй шүү дээ. Тийм үү? Аав чинь тэгээд нэг ээж нэ хүүхдүүд төлөө хүүхдүүд нь хар дооглоо. Гэтэ гоё юм шүү. Тэнгүүд одоо 13 настайгаас ахуулж ингээд нөө энэ спортоор хичээсэн хэр чинь анхны бэлтгэл ямар санагдчихсэн бэ? Хамгийн анхны нөө бэлтгэл нь гоё юусэн шүү дээ. Яг нэг анх нөгөө боксинг секцэнд ороход маань яз орё гэжлээд хамт орсон хөх. Тэгээд бокс бэлтгэл хийж байгаа бол хоорондоо боксдээ шүү дээ. Бокстод найзгаа зутсан, найз гомдоод тэрсэн хөвөлцсөн. Уг нь таныг ингээд хамт явъя гэсэн чи байхгүй. Тэгээ гоё. Яагаад ч шантраагүй тэгэл явсаар гал. Юусоо шантарж байгаагүй анхны юм дээрээ. Ер нь бол анхны 1-2 жил. Үгүй. Анх бол шантарж байгаа. Сүүлд одоо мэрэгжлийн холбон тулаан гэдэг байна шүү дээ. Мэрэгжлийн спортод ороод шантардаг юм байлаа. Ялагдчихлаар ч юм. Гэтэ би өөрөө бусдын үгнээс бол шантард юм байлаа. Намайг ингээд хүмүүс амарлаг мундаг энэ төрөл амжилт хүсэх үе байгаа шүү дээ. Ялагдчихлаар яг тэр хэмжээгээр адилхан доошо дардаг. Гларч яа гэсэн. Тэгэхээр ингээл яа би нэрэж чаддаг юм болов гэж бодлоо. Тэгэхээр тэр мэдрэмж амар юу баха. Амар муу шүү дээ. Тийм бах тий. Та ийм үг гэдэг хгүй. Ялтыг олуулаа эдэлж ялагдлыг ганцаараа мэдэрдэг. Тэр гэхдээ яг үнэн тий. Тийм шүү. Тэр нь бол спорт төр ч амьдрал яаж талбартай тий. Тэр ер нь бол байгаа. Тэнгүүд та ингээд шантарч ирсэн гэсэн шүү дээ. Би бол эрэгтэй хүнийг амар эмзэг гэж боддог байхгүй юу? Эмзэг гэхдээ хүний хажууд уйлж чаддаг байх. Тэнгүүд та яг тэр мэдрэмжийг авчаад бяцхан ч юм уу ингээд уйлж исэн удаа байгаа. Үгүй. Тэр яа ч нэг юм амар чадaltaй ирж хүчтэй хүчрэг эрэгтэй хүн байх ёстой гэсэн тийм одоо хүмүүсээр хүмүүссэн юм шиг байна. Тэгэл ер нь л бэрч гимцэн шиг нэг барахтай юм тоохгүй шүү дээ. Амар юм бэ. Тэгэхээр би яг өөрөө л тийм л болцсон байлээ. Би гэхдээ таныг ингэж бодчихсан байхгүй юу? Танаа гэр бүлийнхэн чи ингээд ер нь ингээд баг удам дамжсан ингээд спортын байгаа шүү дээ. Тэнгүүд нөө таныг яг энэ спорт руу оруулахад аав ихч дүүнер чи ингээд амар түлхүү болсон юм болсон чи таны найз чам дагуулж орчихсон юм шүү дээ. Тийм. Ерөнхийдөө яг над хүмүүс нэг мэдхгүй л дээ. Нэг сектанд орё спортод орж сектанд орё гэсэн баггүй тийм жаав. Боксээр орчихгүй юм гэж нэг хэлжсэн. Гэтэ ер найз хамт бокс тоглоё гэж. Одоо тэр найзтай ингэж баярлалгүй. Гэхдээ адилхан найзууд юм жоо. Нэг тэр наадлаач өстой бодож байгаагүй. Бодож байгаагүй юу? Одоо ингээд та чи ингээд Солонгос Монголдоо ч ингээд амар алдартай байгаа шүү дээ. Тэнгүүд таныг ингээд найз чам хөтлөөд оруулсан. Тэгээд ингээд та баярлалаа гэж хэлжсэн үү? Хэлж байгаа уу юм. Одоо хэлээч хаа. Тэр хэмжээний сайн найзууд юм чинь. Одоо тэгэхээр
одоо тэнгууд нөгөө хүн чи яг энэ спортоор явж байгаа эсвэл болцсон уу? Үгүй тэр чинь тэгэл тухайн үед нэг сар хичээлэл хийж байгаа юм. Та бүр зүгээр чи зайлаа гэсэн байна шүү дээ. Энд чи минийх гээд. Харин тийм. Тэнгууд та ингээд хизээнээс би яг чаднаа гэж бодож ирсэн бэ. Би ер нь чадах юм байна. Яг тэгж бодож ирсэн удаа нэг байхгүй. Яг хийж аваад анхны улсын аваргаар анх тэмцээнд өсвөрийн улсын аваргаар ороод шууд хөрөлтөд авсан байхгүй юу? Ваа за. Тэгэл дараагийн удаа заавал чи халт авна гээл. Тэгэл дараагийн тэмцээнээс байн галт авч хэлсэн ерөөсөө. Монголд бол нэг ялгадаагүй бүх төрлөөр. Амар олон спортын сүртэй хүн байгаа шүү дээ. Тэгэл яваал чаднаа гэхээс илүү зүгээр л эцсээ хүртэл те төгсгөлөө хүртэл ингээд нэг ялтаа явна гэсэн тийм бодолтой л. Тэгэхээр юу юм бэ те Монголд байхдаа улсын тэмцээнд нэг ч удаа ялагдж байгаагүй юм те. Үгүй ялагдчихсан л да. Гэхдээ ер нь баг ер нь тамирчич нэг алт мөнгө хүрэлгээл медаль холилдсон шүү дээ. Би бол ерөнхийдөө нэг 95 6% алт байна уу. Алтан медаль нь ер нь нийт карьерийнхаа Монголд тэмцээнд 95 6%. Бараг 90%-д нь дандаа ялж ирсэн. Мундаг юм уу? Тэнгүүд анх одоо та чи нөгөө боксер ихэлсэн байгаа шүү дээ. Тэнгүүд боксноос яагаад энэ хосмог тулаан руу ингэж орсон бэ? Би анх бокс тоглодог гэж байгаа. Тэгээ дараа нь манай ингэ таквондо тоглодог гэж найзсан. Тэгээ таквондо хамт дагаж ороод тэгээ таквондогийн тэмцээнд орж бас төрүүлж мэлээ. Тэгээ таквондогоос бас хөлтэй гартаа болсон чинь кикбокс гэж нийлүүлээд. Тэгээ кикбокс Монголын улсын аварга болоод дэлхийн аварга болоод кикбоксын. Тэгээд явж байгаад Солонгост ирчээд бүх спортод хайцсан байсан байхгүй. Тэгж яваал зүгээр нэг заа одоо эцсийн үзнэ гэж бэлтгэлээ. Тэгэл хөдлөл орцсон. Ах ингээд одоо ингээд та ингээд амар ярьж байгаа шүү дээ. Тэгэл тэгсэн шүү дээ. Тэгэл ингэж яагаад ингэсэн шүү дээ. Тэгсэн мөрсөө ерөөсөө унаас таахгүй дандаа ингээд амар амжилтууд яваад. Тэгэхээр та өөрөө ингээд амар гоё тууштай хүн юм шиг байна те. Үгүй уналт бас байгаа л да. Тэгээд тийм. Ер нь бол уналт гэхээс илүү ялтын их хүмүүс харж үздэг болохоор тэгдэж байгаа хэл та. Гэтэ уналтыг бол яг түрүүний хэлдэг шиг өөрөө ганцаараа л мэдэрдэг болохоор хүмүүсийг харуулах хүсдэггүй. Таны хамгийн анхны тулаан хэдэн настай ах чинь байсан бэ? Сая яг тэр 13 13-тай. Тэнгүүд одоо гэхдээ мартцсан байж магадгүй л дээ. Яг анхны тулаан дээр яг юу мэдэрч исэн бэ? Мэд гэмэрсэн дайраал зодох ус тэгэл жоо 13-т жоох хөвгт шүү дээ. Дараа та ингэж бодож үзээгүй юу? Үгүй. Одоо ингээд нөгөө өмнөх үедээ ингээд очиод яг юу мэдэрч исэн бол яг ямар хуу байсан юм болоо. Үгүй. Айдас байсан уу? Айдас мэдгүй юм бүх тэмцээн дээр айдас идэв шүү дээ. Тийм бах тий. Тэмцээн дээр гэдэг байхгүй. Ер нь хүмүүс бол ингээд тэр амар зөрөгтэй энэ аимхаа гэж ярьдэн шүү дээ. Ер нь айдаг хүн гэж байдаг байхгүй юу? Айцаа нуудгүй гэсэн ялгаатай шүү дээ ер нь. Тэгээс бүх тамирчид чи мууч вэ, сайн ч чамтай тулдахад би айц жоох хэмжээгээр байдаг байхгүй. Тэрийг би нууж байгаа нь зөрөгтэй болоод нуугаагүй илэрс аимх болчихдог байхгүй. Тэр надад бүх тэмцээний өмнө би айц байдаг. Тэгэл хөвчлэн бүх тэмцээн дээр би инээж гарч байгаас тээ. Өөрөөгөө хүчрхүүлээд айгаагүй гарч ирдэ шүү дээ. Айгаагүй юм шиг тийм бүжиглээл гоё болоо юу хөхтэй угаасаа л дууссан. Тэгэхээр энэ бас нөгөө талын хүнд бас нөгөө сэтгэл зүйн дайралт гэдэг бас давхар явж байгаа гэсэн үг. Тийм шүү дээ. Ер нь бол өөөн чинь би ингэж айгаадах энэ хүн ямар өөртөө ихтэй юм бэ гэлтэй. Айцтай. Одоо тэгвэл 5 дугаар ангиас ингээ хичээлээ. Тэгвэл одоо нөгөө дунд ангид ороод ирэнгүү чи нөгөө та ингээд тэмцээнд дараад медаль авж байгаа. Тэгвэл нөгөө үеийнхэн чи яаж хандчихсан бэ? Үеийнхэн тэгэхээр чи ихтэй хөвгт болохоор намайг нөгөө нэг банд нар чи оролдох байлж штэ. Үүдж ярихаа. Таач үснэ гэл. Наад ч яста тийм юм гэж. 100 айлаач тэр 3 дугаар сургуулаач тэр 11 дээр хооллооч тэр нөгөө уука чин андэ чин бокс чин ер нь уука андэ гэхгүй ш нөгөө бокс чин залуу гэл. Тэгэл яг намайг ч үдэггүй би хүмүүс ч үдэггүй гэсэн. Яг л тэр өдөр болгонд зодолж байгаа ш тэгээд надад годомж зодолт ямар ч бүр сонирхол байхгүй. Йоо тийм бах тий. Одоо хүртэл ингэ хүн төвдөлт ёо. Угаас тодорхой гонц. Би зэрэмдээ зодолтод яах юм бэ тий. Зодоод яах юм бэ? Зодолтох гэж ярихгүй ш би зодоод яах юм. Тэгэхээр хүндээ маргалддаг. Маргалсан зодолтдог. Та ер нь тэгэхээр
Ер нь би зүгээр таны ярианаас ингэж бодлоо. 5 дугаар ангиас хойш ингээд амар өөрийгөө мэдэрсэн. Гэтэ хаана юу гэхээ бас амар мэддэг юм шиг байна те. Бие барих чадвар. Бие бас тийм юм. Тэнгүүд бүр нэг за дунд ангийн юм байсан байна. Хасгаа ингээд ороод ирэхэр чинь нэг хүн чинь нэг өөрөөрөө бахархдаг штэ. Би өстой юу ч чадна. Өстой анаа тэрээгээд тийм үе байсан. Яг тийм үе байд юм лээ угаасаа. Тэрийг нөгөө бие тоох гэж ярьдаг. Тий. Тэр угаасаа сайн хэлсэн шиг нөгөө ялагдаж өрддөггүй. Бүх тэмцээнд ороод ялаадсан болохоор ингээд бэлтгэлээ хийхгүй шоудаал. Тэгэлээс хүн болгон найзаа гэл. Тэгээ хүн болгон нөгөө нан дээр нөгөө бокс лаг залуу гээл. Тэгээд тэр дивж байгаа юм чинь баар маранд орчих юм бол тэгээд бараг л задлчих гол хүмүүсийг албаар өгдөөл. Тэг яг бие тоож үгүй байгаа. Яг тэр үедээ уналтанд орж ирсэн үү? Уналтанд орох тэр үедээ харин Есүс суглаанд яваад танаад. Тэгээд ингээд өөр юм болсон тий. Тэгээд танай гэрийнхэн бас айгүй чанга хүмүүс байдаг бах тий. Чанга шүү дээ. Нөгөө спортын юм их чам. Аав аюу чанга байсан байхгүй. Аав чанга байсан бол аюу зүгсэн. Би хараал хэлдэггүй байхгүй юу? Арх хэрэг. Зам байж байгаа. Тавигдахгүй. Арх хаяа. Амар дургуун хүн зэ. Тэрнээс аавын юу байхгүй юу? Манай аав чинь бас арх удаггүй юм байхгүй юу? Манай аав дөр арх удаг. Дүү тамхи хөсөлдөхгүй шүү дээ. Тэгэхээр жоо аавын хүмүүс л байгаа. Тийм ба. Хараал хэлэхгүй. Ундаг юм уу? Танаа ээж одоо ингээд танаа аав дүү ихч чи ингээд яг юм спортын хүн штэ. Нөгөө танаа ээж яг юу хийдэг юм бэ? Манай ээж барилгын гэдэг тал юм байна. Тэгээ таадыг ингээд зөвшөөрдөг компанитай болоод. Тийм. Ой за. Тэгээд ээж зөвшөөрдөг гэж аюу дэмжин штэ. Тэнцэн болгон дээр ирж үзэл. Шагнал өгөөл гоё байна. Хэрвээ зүгээр миний бодлоор штэ. Миний нөхөр, миний хүүхдүүд ингээд ийм амар тулааны спортоор хичээлэх юм бол би бүр хизээч үгүй гуйж ин битгий гэд эн чинь гэхдээ амар асуудалтай шүү дээ тий. Тийм. Нөө цогцоор таарна гэж бодвол уу. Тэгэхэд ингээд нөө хүн үхэгч магадлалтай ямар нэг өвчнж тусах магадлалтай гэдэг. Нөгөө бүр нэг сэрхгүй нөгөө нэг хөвтсний. Тийм. Кондор. Тийм кондор урамс хүн гэж яриад байдаг. Тийм. Тийм хүн болсон ч хүмүүс байгаа. Гэтэ би ингэж боддог байхгүй юу. Чи заавал ч тулалдах эсгүй заяа. Чи юм уу эртээ залуучууд тулалдах эсгүйчсэн тулалдаж чаддаг байх хэвээр. Тийм учраас заавал ч тулааны спортоор хичээлж бие хамгаалж, хоёрт гэр бүлээ хамгаалж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүн болгонд тэмцээнд орох шаардлагагүй шүү дээ, тий. Сэтгэл хийх хэрэгтэй гэж боддог. Миний ганц өөрийгөө хамгаалаад тий. Тэгээд дээрэс нь тулалдаж чаддаг хүн хизээч гудамжинд гараад хүнтэй содолдох гээд дайраад байхгүй. Тийм бах тий ер нь. Тэгэхээр эртнээчүүд манай монголчууд залуучууд маань заавал ч тулааны спорт сураарай. Бокс тий, кикбокс. Тэр чинь бол хамаагүй юу. За. Бодлоо. Зодтолддог залуутай л суун. Үерх нь би өөрөөсөө бодлоо. Нандаа ах шиг үнтэй суух юм биш үү? Нэр айгуу даж шүү дээ. Матулаа. Чи амар төвчээртэй болчдөг бах те бие барих чадвартай. Магадгүй би гудамжинд тэгж матулааных ингэж зодолтоо гэсэн юм нэг сонсч байгаа. Яг мэдээж байгаа л да. Тэг дөнгөж нөгөө ихсэл нөгөө сагж байгаа гарууднаас байгаа л. Дөнгөд хаа би хүчүү, сэтгэл зүйн хүчүү яг энэ спорт. Сэтгэл зүй илүү гэж би болохоор би мэдгүй шүү дээ. Тэнгүүд би болохоор биеийн хүч авах гэж боддоо шүү дээ. Тийм үү? Тийм. Би ч нөгөө ямар ч нөгөө анхан шатны аа байхгүй. Нөгөө нэг янз бүрийн гоё биштай булчинтай хүмүүс гараад нэг туранхай залуучууд яа зөвхөн унтж байгаас тэгэхээр сэтгэл зүй сайн байх хэрэгтэй юм болов. Бас нөгөө техник илүү. Тий, аль нь чиний ярьж байгаа шиг булчин хэрэгтэй л дээ. Би юу ч. Гэхдээ сэтгэл зүйн өвчтэй байх хэрэгтэй байхгүй. Яг л эхлээд өрсөлдөгчтэйгөө тулдах нь бол өөрийгөө ялах хэрэгтэй. Яагаад тэгэхээр жиндээ орох хэрэгтэй гэж юм биш. Тэр чинь би ингээд сая хүртэл Бразилийн тамирчныг 2 минутанд гараал нэг дөр үе 2 минутанд зөхөд ялцчихлаа шүү. Гэхдээ тэрний өмнө яг надад юу хэцүү гэхлээр 14 кг хас жиндээ орох нь хамаагүй хэцүү. Йой. Хэдэн хоногийн дотор 10 ахаа би турь. Би турь. Тэгэхээр
Тэр харахад те Мм. 10-аад хоногийн дотор тэр 14-өөс хас зовсон 8 илүү зовлон тоос гараад 3 минутын дотор өршлөж ялчих юм тийм ийм амархан байсан. Гэтэ тэр сана жин хасах гэдэг өөрийгөө ялах гэдэг юм шиг. Яа яг надад чинь сансан чи бүр цаанаасаа гэж штэ бүр. Зүгцсэн. Гэтэ саяны сүүлийн тулаан чинь гэхдээ бүр амар өсөр болох шиг болсон тий. Хүмүүсийн анхааралд амар өртөөд. Хөвлийн урлын зодон бол буу юм бол. Тэрэн дээр гэтэ ер нь зүгээр тавилттай байдгүй эсвэл зүгээр яг тухайн үеийн момент нь Үгүй юу 50 байхгүй шүү дээ. байхгүй. Тэр юу ясахгүй. Мэдээж ингэж шүү дээ. Тэр чинь медиа дээр их те фейс ту фейс өрсөлдөгчтэй уулзна гэхдээ битгий зүгээр суугаараа те зүгээр ингээд амар сонирхолгүй суулаарч сонирхолгүй шүү дээ. Зүгээр өрсөлдөгч яриагаар өдөөрөө эсвэл чамаг үтгиймээр адилхан хилцээрээ тийм юм байгаа. Тэрээс ингэж хэлж байхгүй байхгүй. Тэгсэн чинь яг гоо намайг чи урд нь тэгсэн ийм тийм гэхээ би ч ойлгох хэлсэн чинь манай ажлын тамирчны бас нөгөө ч бас нэг юмсэн чи хамаг би шамаа хүсчаад тэрийг битгий яриараа тэр айгүй муухай гэсэн. янз motherfuck гэхлээр ширээнээр гарч оцсон. Тэгсний манай тэр нэг зодтолдог нь манай тасалж болгож шээ. Оо тийм үү. Амар гарч ирсэн үү тий. Нэг баг бүдүүн өгөх. Тэр манай баг шүү. Тэр нэг сар цамцтай хүмүүсттэй. Би бүр тийм хараа тэр цаанаас гарч ирээ андуурж байна. Гэтэ юу ч гэсэн 2 3 яг цаанаас гарч ирээд амар зодтолдог. Тэр чи манай тасалж болгож шүү дээ. Гэтэ амар гоё зодтсон. Одоо миний нөгөө ярианы хэсэг чинь амар гоё зодтсон шүү дээ. Гэтэ солонгосчууд нь хүрсэн ингээд нөгөө амар та ингээд зохиодсон шүү дээ. Тэгсэн мөрсөө ингээд цогсоохгүй гадсан шүү дээ. Тэгэхээр бас би яг бүтсэн. Солонгос үнийг бас тэгээ хэлсэн болохоор яг нөгөө нутаг ихний ингээд байна да гэж. Өөсө гадар хүн бас амар сонин тийм үзэгдэл болж байгаа байхгүй. Тэр нөгөө нэг эхлээд тэр нэг хараал хэлдэг тамирчин миний ажлын тамирчиндээ тулдахс байхгүй. Тэр хоёрын тулаан бит хоёрын тулаан хоёулаа бит хоёр барьжлыг яасан заяа. Хоёулаа бүр амар зодсон чинь зогсоохгүй гадсан шүү. Амар сонин. Гэтэ энэ чинь солонгос тассан шүү дээ тий. Тийм шүү дээ ер нь бол. Тэгэхээр би бас бодсон нэг албаар нэг зодуулах гэж ингэсэн юм байлоо гэж бодлоо. Зогсоохгүй тий. Зогсоохгүй. Тэгээд магадгүй тиймээс ахтай. Гэтэ хүмүүс бүр амар дэмжсэн шүү дээ бүр. Тэрийг үдчихэд бүр ёо ямар амар юм бэ? Ямар мундаг юм бэ гэж бодсон шүү дээ хаа. Тэгмээд таны хувьд тулаан хэсгийн нэг хэдхэн секунд байгаа шүү дээ. Яг тэндээ яг юу толгой дотор чи юу бодогддог вэ? Яг нэг 5-10 секунд дотор. Яг нэг ринг гэж ярьдэн шүү дээ. Яг тэнцээс гарч ирээд яг ингэ яж хата. Ринг рүү гарахтаа юу? Үгүй яг гарч ирчээд ингээд нөө хүмүүс ихсүүлж байгаа шүү дээ. Яг нэг 5-10 секунд байгаа шүү дээ. Тэр чинь амар сонир эзэнтэй өвчөж. Яг юу гэж боддог вэ тэр нэр? Би тэр үед нэг юм боддгоо. Яг хөшиг хаалттай байж байгаа гонголол. Би ч өөр хөшиг гонголол гарч ирэх үедээ бол тэрнийхээ цаанд за ингээд амар их бодогдсон заа. Тэгэхээр за өршлөгчтэй цохиулаад унчих үедээ хүчүүлээд гар үлээ хулуулчих үедээ янз бүр болчих амар хэцүү сүрдэхгүй яг үнэ гэсэн. Хүмүүс ингээд амар шүүгээд идэв штэ. Ингээд ингэхгүй байх, ингэ чадсангүй. Тэгээ шүүхэд нэр үнэхээр хэцүү сүрдэхгүй. Тийм шүүхээс илүү хүний чинь ямар их хүч хөдөлмөр гарч байгааг мэдэхгүй штэ. Тэгэл тэгэж гарчаал ингээд гар нүүр мөрөндөө байсан л хөөд хүү төлхөө юу гэж Баялын төрхүүлчээд тэгээд тэр кейж буюу тийм нөгөө торон дотор орчоод байж байгаа ингээд нөгөө нэг тамирчтай гарч ирчих юм. Би эсвэл сүүл нь гарч зүг хатаа шиг мэдлээ төхөнд гайгүй харагдчихсан л гэдэг. Тулаан бодохгүй ш. Угаасаа нэг л гараад ирсэн юм шиг. Гараад ирсэн чи одоо тулдахаас өөр арга байхгүй. Ийж бодох шаардлага бодохгүй. Би бас амар их юм боддог байх гэж боддоо шүү дээ. Яа нэг ингэчүүдээ тэгчүүдээ гэж. Тэгж бодно л дөө гэтээ яг тэр кейж дотор ороод ирсэн үед юу ч бодохгүй. Зүгээр алнаал үзьяал гэнэ зүтэй. Хамгийн их урам өгдөг хүн одоо ер нь ингээ багаас ч ахуулаад одоо үрс ингээ урам өгж байгаа хүн. Тэгэл гэр бүл гэтээ хамгийн их урам өгж байгаа одоо ихнэр л шүү дээ. Ихнэр чинь бол ингээ таны ард батуу. Яг арт битэр чи хоёулах намд орс яваад миний гарыг бэнтэлж өгөөд надтай рингл гарч байгаа шүү дээ. Тийм үү? Надад багш байхгүй. Тэгэхээр энэ хэдэн оных гэсэн үү? Тэр 19 он юм уу? Гэтэ ямар ч эхнэртэйгээ битэр чинь 2002 оноос эхлээр 24 жил. Ирэхэд там тамдраа
найзлаад явцсан байна. Нөгөө 24 жил гэхэр чи нөгөө алтан өрөөм, мөнгөн өрөөм. Одоо тэгэхээр Ямарс 260 яцсан байна. одоо баг мөнгөн өрөөм юусээ яад юм болоо тэрийг сайн мэдэхгүй Ямарс байсан. 260 дуусгацсан. Ага ингээ амар маад яваад дээ ба. Өнөөдөр чи 12 жил спешиал гэдэг өгөхгүй юу? Мэддэг юм чи. Юу тэр чи биш гээ зүтэй. Юу яа даа чи ярьдэн штэ. Нэр үний юм уу? Эргүүлээд. Одоо болтол мартаж чаддгүй тулаан. Март чаддгүй болов уу? Тийм. Эсвэл ингээд тэр тулаанаас хойш ингээд амар гимтэл авцсан ч юм уу? Би яан зөндөө байгаа. Гэтэ яг марч чаддгүй. Би сая долларын зэнд ороод сая долларын зэнд дөрөвт ялгаж ижлээ. Тийм. Тэр тухайгаа яриач хаа. 100 тамирч орж байгаа шүү дээ. Сая долларын дөрөвт төлөлтэй. Дөрөвт төлөлтийн төлөө нэг тэр шиг хаах юм бэ? Мансуур гэдэг тийм нэртэй. Франц тамирчин дээ. Би өөр тэрэндээ таарч ирээс бүр дотор ингээд цуглаагаар баяр бодож исэн чинь таарчтیں۔ За. Би баярлаад авах гэж мяагаар гэсэн чинь тэрэндээ хожигдсон заяа. Бүр бүх юм цаанаас болдоггүй юм билээ болохгүй. Тийм багтаа болдог юм чинь ингээд амар хурд болчихдог. Би бэлтгэл хийж яхад нөгөө нэг бэлтгэл хийж чадчихсан нөгөө. Бэлтгэлийн хажуугаар би давхар ажиллана шүү дээ. Тийм. Тэгээ нэг хөлөө бас гэмтээдсэн. Тэгээ нэг амарсан бэлтгэл бас хийж чадахгүй. Тэгээ очиод яг тоглолт нэр гарсан чинь миний гарддаг ая байна шүү дээ. Өөрөө тавь. Тийм солигдсон гэж ярьжсэн. Тийм тэрнээс олж ингээд амар сонин зөө. Би чи энэ аян дээр ингээд өөрийнхөө дотор бодсон байгаа шүү дээ. Нэг одоо эмоц гэдэг гоё аян нэр ална гэж харсан чинь яг сонин ингээд мантахаас заат матан гэдэг аяа дээ шүү дээ. Нэг дээр. Гэтэ энийг аха нөгөө цаанаас нь албаар нөгөө сэтгэл зүй бас амар хамаатай гэж байна шүү дээ. Албаар ингээд сольсон мэлсэн байж болох уу? Тийм бол байхгүй болох. Гэтэл алдаа гаргасан баг. Тийм. Зөвхөн тань дээр үдтэй амар. Би энэ аян дээр яаж харах юм. Тэгэл гарцсан байсан чинь гараал тулдчихсэн чинь юу ч болоогүй нэг нөгөө тамирчин тийм босоос зодолтой тамирчин биш байхгүй юу. Тэгэл оортч ганц зөгчөөд оортч ирэх орнд миний хүмүүсээс адарсан. Цусгаараа би хүмүүсөндөө анхаарал тавиад. Одоо шүүгч харуул зөксөчих үү гээл. Тэгэл тэнгууд ингээ хүмсэг задарч мадраа цусгарах юм ба шүү зөксөөч. Тэгээ ихтгэж том задарчих юм бол зөксөн л таа. Зүсэн байнга. Гэтэ би таныг нөгөө ингээл тэмцээн нэг чи үдчихэж байгаа штэ. Тэнгууд амар гимтэл та нар ч ингээл амар хэцүү штэ. Тэгээ би өнөөдөр ингээд нандаахыг харсан чинь нүүрэндээ сорин морь бол байхгүй. Би сорин дээр дуртай ш. Сорин байхгүй нөө. Мэдгүй надад ингээд их харагдах юм бол харагдахгүй л байна. Энд нэг жоох улаацсан байна. Нэлээдсэн. Уугаал үзэхгүй. Тэгээ ингээ усаа хараад иргөө. Гэл. Та ямар үед өөрөөрөө бахархдаг вэ? Би юу? Хэлж болох юм. За яа хийх. Чат бороо ярих гэдэг өөрөөр тэгвэл өөрөөр хийзээч. За өөр гоё юм уу? Бададах байж гэж. Өөрөөр бахархдаг уу? Нэг тийж өөрөөр бахархаад иддэг юм байна уу? Яа. Нийтгэн. Танаар хүмүүс амар бахархаж байгаа шүү. Харин тэрийг харж байгаа нь илүү гоё юм болов зүгээр тийм мэдрэмж авахын төлөө тулддаг ч гэж магадгүй. Гэхдээ өөрөө тийм амар лаг маг гэж боддгоо шүү дээ. Тийм үү. Та дарах юм уу? Дарах юм аа? Нандаа. Дарахнараа л гарч ирлээ шүү дээ. Зүгээр ингэж өгөх байна. Чи ямар үйлтэй? Би нариусагч. Одоо ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Яг адилхан. Би мэрэгжлийн тулаанч. Тултаад байж байгаа. Би ажиллаад байж байгаа. Чиний ажил ингээд нэг амар аюултай биш харагдгаараа л миний ажил нь илүү аюултайгаар гэж нэг хүмүүст лаг харагдана. Адилхан мэрэгжлийн спорт. Мэрэгчлэрээ л ажиллаж байгаа. Тэгэхээр би амар тийм өөрөө лаг яваад байгаа лаг гэж боддгоо шүү дээ. Бас бие тооч юм уу шүү дээ. Миний бодлоор та ингээд яг мэрэгжил гэхдээ нөгөө улсынхаа нэрийг ингээ амар өндөр дүргэж байгаа Солонгосдоо ч гэсэн ингээ амар нэр хүндтэй болцсон шүү дээ. Монголдоо ч гэсэн ялгаагүй. Угаасаа миний мэдхийн угаасаа юм байсан. Би таны ингээ архивнуудыг чинь бүгдийг үзэж байгаа шүү дээ. Угаасаа та юм байсан биз. Амар ингээ алдартай ингээ нөгөө хүмүүсийн итгэлийг ингээ амар даацсан. Тэнгүүд ёо гинт тосгомчлаа. Тэнгүүд ингээ тэр хүмүүсийн итгэлийг даана гэдэг айц байдаг. Тийм шүү дээ яг байна. Хүний итгэлийг алгах хамгийн муу шүү дээ. Тэгэхээр
Ер нь бол яг санаж нэрэд байгаа шиг байнга л нэг муу хүн байхгүй нь алдаа гаргахгүй сүнэл гэж. Байнга бие цэгнэл. Итгэлийг алдчихгүй юм шиг л гэж боддог шүү дээ. Гоё өстэй угаасаа. Тэгтээ хүний тийм олон хүний итгэлийг алдахгүй ингээ хичээж явах гэдэг чинь бас хэцүү. Өөрөөрөө байж чаддаг. Тийм бах тийм. Олны танил ч юм уу зүгээр олны танил гэж ярьж шүү дээ. Тийм олны танил. Та чинь бүр Солонгос Монголын олны танил шүү дээ. Ер нь бол үнэн шүү. Гэхдээ үнэн. Тийм бол айгүй хэцүү нэгэд хаа явсан газар бие барьж байгаа юм. Яг өөрийнхоороо баймар байдаг. Тэгэхээр яг миний нөгөө мөн чанартай миний үг хоёр зөрчихгөө би амар далдагтаал ингээл өөрийнхоороо байна гэхэлэр нөгөө даруухан байгаад байна гэсэн үгнээсээ зөрчихгөө байгаа юм шиг. Айгүй хэцүү яс байна. Ага. Оюутан хаана оюутан байсан бэ? Одоо ингээ хоёулаа чи 10 жил дуусчихсан шүү дээ. Одоо тэнгууд оюутан хаана исэн бэ? Монголд оюутан. Гээ яагаад Америкээ наа буцаад ингэж байгаа байхгүй юу? Окей. Ямар мэрэгчлэр та сурч байсан? Би эрхцүүч. Хоёр мэрэгчлэлтэй гэсэн тий? Тий эрхцүүч бен тамир ирүүл мэндийн багш. Тийм би яг мэрэгжлийнхаа тухай ярих. Чиээсээ яг ямар сэтгэлтэй надад асуусан. Хуулийнхаа яриа ярьсан. Объектив талаас нь ярих юм бол би гэхдээ таныг яг хоёр мэрэгчлэлтэй гэж сонсон. Нэг нь эрхцүүч гэсэн. Би бен тамирын багш гэдэг нь бол өстой мэдв. Сая л мэдчих. Та гэхдээ өмнө ингэж ярьж байгаагүй. Бен тамир ирүүл мэндийн багш. Боксинг тасалж үлгэж. Би тэгвэл би ингэж хэлсэн байхгүй. За хоёр дахь мэрэгчлийг асуучаад хэрвээ Монголдо очиод одоо эрхцүүч эднэрээ ажиллах уу гэж асуучихсан байхгүй. Ажиллана гэж бодоод байгаа шүү. Хоёлын гарна уу? Үгүй би одоо өмгөөлөгч болмоор байна одоо сүүлийн миний бодож байгаа юм. Хөвшөрсөн ч гэсэн хийштэй. Тийм. Хил амттай боллоо би энэ хийч хийж хийх хоо. Ага ингээд амар мааз явал амар ингээл ингэ юм чи хийчнэ. Хил амтайдаас биш л дээ тийм өмгөөлөгч тэр эрхцүүчдэг ажил зүгээр яагаад чинь би өөрөө дуртай. Эрхцүүч. Тэг хүн угаасаа яг дуртай мэрэгчлэрээ намайг бас манай гэрийнхайг намайг урсгийн хүн болно гэж яхад одоо энэ урсгийн хүн гэх юм хаашаа найруулагч болно гэж яхад бас яг хорж исэн байхгүй юу. Гэтэ нэг дуртай юмдаа үгүй би болно гэсээр гад бас чамаг юу болох вэ? намайг боксинг. Тэгээ наагчтай өөр юугаар явуулна гэд би чинь үгүй би кино найруулдаг хүн болно гэд амар тэгжсэн. Тэгэл одоо ингэж одоо Монголдо хийж чадахгүй байгаамаа Солонгосдо мэрэгчлэрээ ажиллая. Тэгэхгүй бол ингэж бид нэр ингээд одоо таач их ингээд одоо хэсэг хугацаанд энэ спортоор орхисон гэсэн шүү дээ. Тэр үед ингээд амар харамсах болов гэж буцаад орсон. Чи ч гэсэн би яг тийм харамсах болов гэж буцаад хэлсэн болтой чи амжилтанд хүрэн зэ. Баярлалаа. Би бол яг сонсноо та нараа. Нэг эцсийн үзээрээ би бол яг бас нэг харамссан юм санагдаад тэгэл хэлсэн шүү дээ. Би яг би ч бодлоо. Ирчээд спортоо хаячаад бас 4-5 жил болсон гэхэлэр чинь амар хэцүү тамирчны юмд бол тийм тий 4-5 жилээр чи спортоос хоол гэхэлэр чи айгүй хэцүү. Тэгээ буцаад бэлтгэлдээ ороод. Нөгөө нормоос гарна гэдэг лөө. Биш би яг хэлж чадахгүй юм л да. Уучлаарай энэ устгачаарай. Нормоос юу гэдэг вэ танаа хэлэхээр форум норм форум за ялгаа ахгүй шүү дээ. 10 жилийн форум үүсдэг байх. Чи форум яриад дуусна. Үгүй бэлтгэлийн форум. Харин тий. Бэлтгэл үүсдэг форум. Үгүй та ямар муухай хүний яриа ингээ гойлох юм. Тэгээ форумноос яа за тэрнээсээ гарчаад тэрэндээ буцаж авах гэж хэцүү байсан ёо. Тийм шүү дээ. Яг гарчаад гашин таргалцсан буцаад орох гэсэн чинь амар багтдаг юм байлаа. Йоо ямар юм миний бүр нөрөөл ачлаа. Одоо буцаад бэлтгэлж л би чинь эсэг болч би 70 кг тулддаг тулдсан шүү дээ. Чи спортоос олдчихад буцаад бэлтгэлдээ ороход би
Эхний хоёр дулаанаа 77 тоглосон. Би 77 өөртөл хасгаж амар зовсон. Тэгэхээр чи би 80 90 хэвцээ байсан болов. Бас нэлээд нэмсэн байна тий. Одоо тэгэхээр 84-өөс 70 руу орно шүү дээ. Одоо та 84 баг мó? Тийм. Тэгж харагдахгүй юу? Үгүй. Харин ингэдэг жоох нөө мэдлэгтэй нэг мэдлэгэн жин дардаг гэж. Англи орс солонгос хэлтэй хэрэгцээч. Хүн чинь нэг юм. Тэнгүүтээ матчуртай. Тэгэхээр хүмүүсээр наваа гэсэн. Йоо. Чи хэлээ. Хийхгүй яшиг Би яшиг. бүр мэдлэгтэй биш. Үгүй би яхаа тэгэхээр чи мэдлэг даагүй штэ танаас чин баг юм чи. Тэгвэл чи хоосон толгойтой гэсэн 48 тийм шүү. Ага. Хэрвээ холимог тулаанч байгаагүй байсан бол өөрийгөө одоо юу хийж яваа гэж бодох юм бэ? Ажиллаад хийж байгаа солонгостой ажил хийх. Байж өгсөн болов. Эхнэрээ дагаад ирсэн юм чинь тий. Тий. Тэгэл хэрвээ өөр нэг сонирх өөр нэг хобби ч юм уу? Хобби. Би надад нэг тийм чаддаг юм байхгүй шүү дээ. Тулаан гэсэн нэг юм өөр балаа гэж сайн чаддаг гэж боддоггүй заяа. Тийм үү. Би надад чаддаг юм байдаггүй л шүү дээ. Та чинь гэхдээ бүр 17 одоо юусэ? Төмөр гарт. Та яаж явж байгаа төмөр гарт очиасан юм ер нь? Хаалган оршоод байхгүй. Зүгээр л нөгөө нэг би ч одоо 21 ялаад 18 нокаут ирсэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг эхний хитэн дулаан дээр байнга нокаут нэг тэр өдөр хэлсэн солонгос. Тэгээ пүлч мө гэдгээс байхгүй. Одоо 5 is одоо гал нудрах одоо. Тэгэхээр Монгол руу явал амар утгагүй шүү дээ ямар гал нудрах. Тийм тий. Тэгээ төмөр нудрах гээл. Энэ очиндаа гэхдээ тааштай. Битгэхгүй одоо сүүлийн нөө сүбэдтэй гэдэг. Тийм сүбэд тийм. Сүбүтай солонгосоор сүбүтай гэдэг. Тэр нь ч гоё ч юм шиг. Гэтэ манай монголчууд бүгд л төмөр удраг гэдгээр мэдчихэж байгаа. Та гойнод сүбэдтэй гэдгээ гоё ингээд задлаад гоё яриад өгч. Нөө босод үзэж байгаа хүмүүс маань бас мэдэхгүй байгаа шүү. Би ч урд нь Road Devs гэдэг холбоонд солонгост байдаг хгүй юу? Одоо хамгийн том холбоо нь байсан анхны. Тэр холбоонд тулдаг байжгаад одоо Black Combat гэдэг одоо солонгосын хамгийн том холбоо болцсон заяа. Байрын солигдсон. Тэр холбоонд орсон чинь тэр холбоо болохоор бүх тамирчид ингээд цаанасаа нэгнэм өгчдөг байхгүй юу? Тустаа одоо хоч гэх юм уу те. Тэгээд намайг очсон чинь маа холбоо ингэж хоч өгд юм аа. Тэг чамд бид нэр ингээд сүбэттэй гэдэг хоч өгчий. Тэр би гайхсан. Ямарс би өөрөө тэрний амар дуртай заяа. Би яхад хүүтэй бол өгнө гэж боддог байсан нэ. Оо тийм үү. Амар болтой би. Юм гэдэг цаанаасаа өөр. Амар утгагчтай. Сүбэт тэгээд оо төлөө cool. Оо тэгээ. Тэгэл баярлаа. Одоо маа бас үлдсэн тамирчид бүгд тийм бас Монгол баатруудын нэртэй. Одоо манай бүрэн зэрэг аврагч хувлаа. Гоё басна. Тийм вэ. Тийм аа 66-гийн соддоочин зэлэм өнө хүчин мухлаа гэх. Амар гоё штэ. Би гэхдээ анх үдчихэд яагаад сүбэт гэсэн юм бэ? Яагаад гэж бодчихсон бохоо. Альтрын таны яриансан. Оо ямар гоё. Тэгээ надаа сүбэдээ баатар чинь дэлхийн түүхэндээ нэг ч танд ялгаж байгаагүй баатар байхгүй. Тэгэхээр ч амар гоё байна. Амар онч хийсэн биз тээ. Гэтэ энэ нэрэг чинь гол нь монгол хүмүүс биш, солонгос хүмүүс үгүй. Тийм, тэр бүр тэгэхээр судалсан биз тээ. Гоё гоостэй. Биднэрт хоч өхөнд бол бид нар ч ингээд судалж जैन Монгол баатруудын талаар чигсээ сүрлийн талаар тэгэхээр ч бүр надад бүр илүү гоё. Яг үнийг монголчууд эсгээрээ ярьж байгаа хүмүүс байгаа юм аа. Тэр агуу баатруудынхаа нэрийг ингээд хэлээ. Ямар сони. Өстой тэнхтэй дараа та нар гэдэг шиг. Гоё гоостэй. Тэжээж хүмүүс чи одоо намайг сүбэдэй ч юм уу хувлаа гэдэг юм. Одоо борч, борхул, зэлэм гэдэг эдгээр чи энэ одоо үнхүүгийн хочнд хийн тий содогийн зэлэм гэдэг энэ хоч нь юу юм ингээд эдгээр судлаа шүү дээ. Ялангуяа солонгосчууд ч амар ухдаг шүү дээ бүр. Тэр чин гоё гоос Монголын үгийг ахад судлуулаа. Гэтэ амар гэтэ тэр өгсөн хүмүүс нь гэтэ ямар амар гоё юм тий. Амар гоё гоостэй. Үнэхээр ингээд сэтгэлд хүрж байна. Тийм би нөгөө нэг сая намар Солонгост Black Combat орсон шалтгаан орохдоо би хэлсэн үг нь тэгвэл Монгол тамирчдыг авчирээ. Би танаа холбоонд орё. Би ч одоо Солонгост нэлээд нэр хүндтэй тамирч байх. Би Road Devs гэдэг холбооны компани баггүй одоо нэр хүнд. Тэгээ Road Devs-ийн тамирчин Black Combat руу урвж гэсэн үг байхгүй яг үнэхээр. Би тэгвэл танаа компанид орлоо. Гэтэ надад хариул юу хийж гэх юм бэ гэсэн чинь юу ч хамаагүй гэхлээр би юу хүсэж байгаа хэлэх нь
Тэгвэл Монгол тамирчдыг тултууд тий. Монгол ямар их гадаад руу тулж чавддаг олон тамирчин байгаа үлээ тий. Тэмцээн олдохгүй хүмүүс байгаа штэ. Тэгвэл би Монгол тамирчдыг оруулж ирээ гэд. Тэгээд тэр Black Coffee тэмцээнд аль бисаар Монгол тамирчдыг оруулсан. Та бүр ингээд бусад монголчуудын замыг засаж өгсөн биз дээ. Харин тэгээд гоё штэ. Тийм гоё нэгнийгаа дэмжээ. Дүүнэрээ бас ялж байгааг харахлаа үнэхээр. Одоо ойрын хугацаанд дахиж энэ тэмцээн байгаа Солонгостой. Одоо 7 сарын 25-нд манай монголчууд маань 7-гийн эсрэг 7 солонгос эсрэг 7 солонгос одоо тодорцсон. 7 солонгос эсрэг 7 монгол. Тэр Монгол нь тодорцсон байгаа тий. Тэр нөгөө өмнө орсон 7 хятадтай тулдаг тэр тамирч. Тэр багаараа Очиж үзнэ. Хаагаа амар дэмжнэ. Энд хаанаас хаа? Одоо яг хаансан тодорхой. 5 гарааг байгаа юм байна тий. Тулаан уу амьдрал уу аль нь хатуу санагддаг вэ? Тулаан уу амьдрал хоёрын аль нь илүү хатуу санагддаг? Амьдрал хатуу шүү дээ. Би яг тэгж хэлэх болов гэж бодсон. Амьдрал угаасаа жоохон таавар шиг байхгүй хатуу гэсэн амар таах боломжгүй тий. Тулаан мөр гараад эхнийхээ юугаар алцээ. Тэр амар хэцүү. Бисээ нийт зэн орж аваад өршлөг тамирчны их өрөөмийн өдрөө орцоохгүй юу? Тэгээ зохид. Тэрнээс хойш миний нүд ингээ юм хоёр харагддаг болсон. Тийм үү? Баруун нүд нь. Ингээ шаргалаар юм ингээд хоёр. Та нэг үзүүлсэн үү? Одоо ингээд чи яг нүдэнд хоёр гэж байгаа шүү. Яна чи юу? Ямар юм бэ? Тэг би дандаа чиний зүүн талаар харж ирээд байгаа шүү. Харин ийшээ. Яа нэг юм хоёр аа. Би бүр өмнөс нь яана юу? Ага ингээд ямар ч юм бид муу юм байна. Би бүр ингээд итгэсэн. Гэтэ яг надад тасруу яг ингээд ингэж хараад байгаа орч ирээд ингэж санагдсан юм. Баруун талаас хийж байгаа юм шиг. Йоо, өстө. Намайг таны мааз ингээд намайг ингээд мааз чи ихтэй үнэнгээл чи гинтлэг мөнгөстэй гэсэн. Юу яриад байгаа? Баруун зүгээс аль чи жигэн чи. Йоо, юу яриад байгаа бэ? Рингэн дээрх шарах. Одоо ринг гэж ярина үстэй. Тэнгүүд рингэн дээрх шарах хурдан идэгдэг үү? Эсвэл доторх шарах хурдан идэгдэг үү? Доторх шарах юм болов. Хурдан идэх нь үү? Тийм үү? Мэдгүй рингэн дээрх шарах чинь ямар удаан явуул шүү дээ гар. Тэгээ сүүлийн тэмцээн дээр би амар хурдан ялсан чинь ингээд одоо гар ингээд хавтсан юм байна. Би басаар энийг ингэж хурж байгаа. Энийг бас энэ гарчаа айгүй хуурсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ингээд үгүй нь ясан байна. Тийм. Яа. Тэгээ хөө сүүл энэ яг ингээд хавтаа. Тэгээд энэ мэтчлэн насын хөвлөр үүлэн сүдэр байрахад дарж үдийн хоол болгоод үлсдэг болчихсон. Би гэхдээ таныг эсрэгээр нь хэлэх болоо гэж утсан байхгүй юу? Үгүй шүү дээ. Тэрсэн чиний л. За тиймээ садл. Тулаан хурдан дуустсан шүү дээ. Тулаан дуустдаг гэхдээ доторх тулаан дуустдаг уу? Дууссан шүү дээ. Дуусах уу? Доторх хинтээ дуустай. Өөртөө ингээд тусалдаад одоо тэмцээний тухай юм уу эсвэл зүгээр юм. Одоо ингээд тэмцээн дээр ингээд гараад та өөр хүнтэй тусалж байгаа шүү дээ. Гэхдээ дотроо тавиад бас өөр хүнтэй тулаан хийж байгаа шүү дээ. Тэнгүүд та бит хоёроор туллаа гэхэд бит хоёрын тулаан ингээд л өндөрлөж байна. Тэнгүүд таны доторх тулаан ингээд цаашгаа яваалаа гац. Би хинтээ тултай. Доторх юм тэгээ ёо. Ямар сони таахгүй ясаа асуух хичээгээд авч. Яг тэр тэмцээн талаарх тулаан юм уу? Эсвэл зүгээр ер нь ингээд цаашдын өөр мэдэрэл байж л өгөх та. Тийм би ч нөгөө нэг өөрөөсөө өгсөнж тамхи татахгүй янз бүрийн юм. Тийм чинь бас тулаан хүм уулахгүй тэгэл янз бүрийн зарчим одоо амлалт гарсан болохоор чинь тулаан штэ өөрөөсөө тултаал зөрчилдөөл жанжин шугам гэж ярьдаг үү? өөрөөхөө хэлсэн амд өрөх гэл тултаал явчлаа штэ. Өсрөхтэй усалсан өсөр тултаад ялагдчих тийм. Тулаан дараа. Тулаан дараа. Хитэн би гэж байна. Одоо жоохон ийгээд шүү гэж хаа. Чи ялагдаад шүү. Тулаанч босгосоо өмнөх та ба одоогийн та хоёр хэр өөр хүн болсон бэ? Тулаанч босгосоо өмнөх та.
Тулаанч болсны тоо. Тулаанчлах гэхлээр одоо 26 жилийн өмнөх би чинь Игээр энэ ямар юу энэ чи ямар амар чиний асуусан. амар 26 жилийн өмнө жоохон л хөвгд байсан шүү дээ. Шал ондоо болсон юм шүү. Яа. 40-тэй би. Би гэхдээ таныг тийм жоохносоо тусдаж хийсэн гэж ээж мэдтiin мэдгүй шүү дээ. Та яриаг өмнөх чаа. Тэр үедээ ялгаалал бодоо тэр үе чи жоохон нусаа гоожсэн хөвгд байсан. Ондоо болсон юм аа. Яа. Өндөр нь гэсэн ондоо болсон. За. Би гэхдээ ахыг 13 тагаас энэ спортоор хичээсэн гэж мэдээгүй байхгүй юу? Тэгээд мэдээгүй учраас ийм асуулт бичсэн. Йоо. Энэ замыг сонгоогүй байсан бол таны амьдрал ямар байх байсан бэ? Ястаа төсөөл шүү дээ. Үгүй. Тэрнээс гад нэрээ амар хоёр гэж. Ажил өгнөс. Маргааш ажиллана. Маргааш ажиллана гэдэг шиг. Та их нэртэйгээ нэрээ яаж явж байгаа танилцчихсан. Ихнэртэй би тэр шууж баарнаас танилцсан. Явдлаа. Ингээ би ингээ ихнэртэй бат тэр оюутан багтаа юу? үгүй юу оюутан бэ? 14-тэй ба. 14-тэй байх та. Оо бүр тийм жоохноос юм. 15-тай байх та тий. 15 таахтай зүгээр л найзууд байсан уу? Яванда ийм хосын ярилцаанд хүрсэн үү? Яг бид нөгөө танилцсан. Бид мессеж хэлчихсэн байхгүй. Нөгөө танаас нөгөө хай тав гэсэн юу зэмээс чи Хай тав. Тэр мессеж бүр сүүлдсэн. сүүлд юм уу? Манайхан тэр яахан мессенжер ч гэсэн баг сүүл. Тэр Sky D2 гэж дугаар байсан байхгүй юу? За. Different I live different гэдэг. D2 нөгөө бүх мессеж үнэгүй. За. Тэгээд яг интернет рүү орсдог гэсэхгүй тэр чинь бүр дээр 2002 3 онд ч тийм. За. Тэгэхээр хүмүүсийг нэгсэн мэдэхгүй. Тэгээд Тэгээд л нэг хэдэн хүмүүс л тэгэл би интернетээр хаагтай танилцъя гэж чинь манай ихнэр хай мессежтэй. Тэгэл мессежээр танилцаад л үргэлж хэлсэн. тэр бүр жоохносоо үерхэд одоо хүртэл ихэр жан Одоо танилцаад таны баг амьдралын тал хугацаа биш үү тий? тийм шүү дээ 24 жил. Йоо. Гоё юм уу? Харин тийм үстэй. Амар гоё. Талаас их хугацаанд ихнэртэй байна. Би ер нь ээжийнхээ гараас гараад ихнэрийн Яг тэгсэн биш үү? Ээжийн гараас гараагүй жаад баг ихнэрийн гараас орсон байна. Тэгээл өрхөвтөр чинь багасаа өрхөж яваал. Одоо тэ амар гоё тууштай мөн. Тийм шүү дээ би ч ихнэртэй бүх Тэс донч. ариун би өгсөн. Ариун би өгсөн. Ерөөс өнгөж идэв биш үү таахаа. Нанд юм уу чи. Гэтэ одоо ингээд дараа нь ингээд бодохоор энэ хамгийн гоё зүйлс нь нэг нэгэндээ нөгөө ариун Гоё шүү дээ. тий. Аюу гоё шүү дээ. Гэр бүлийн нөгөө бат бөх гэдэг нь яг энэ бас амар нөлөөлдөг баг тий. Манай ихтер чинь нөхөндөө өрхөж үзээгүй жаад би анхных нь бойфренд болоо тэгээд би ч нунд яах вэ? Яах вэ? Яах вэ? Салхи уруулсан. Яанаа. Тоглосон. Өмнөөс нийцчихсэн би өөр. Тоглосон. Зүгээр бас нэг худлаа он зүгээр нэг өргөчээс найзууд байна шүү дээ. Жоо хүмүүс ч өргөн гээл зүгээр нэг хичээлд явахдаа хамт явдаг тийм найз. Та тэгэхээр 2 сургууль төгссөн гэсэн шүү дээ. Бараг Монгол 8 жил сурсан юм шүү тий. Тийм шүү дээ. 7 жил шүү 2 дугаар тамирын сургууль руу 2 дугаар хүрсэн сурсан юм уу? Тамирын сургууль нь гоё юм уу? Ирэх зүйч нь гоё юм уу тань? Айл нь гоё юм. Айл нь. Тэгэхээр 10 жил нь л илүү гоё шүү дээ. Тийм бах тий. Одоо нэг оюутны амьдралаас л 10 жил нь илүү хөвчлөлтэй байсан, илүү гоё байсан. Дурсамжтай. Ялангуяа нөгөө миний хувьд 10 жилийн нөгөө яг нөгөө хасгаанг босчаас ирэнгүүт юм үздэг штэ найзуудаараа тэр л ингээс амар үлдсэн мэт штэ. Та яг тэрнтэй адилхан яг болж бүтэхгүй юм ийгээс божигнуулаад штэ. зөндөө явж исэн мэт дээ. Би энэ гайгүй. Гайгүй юу? Гайгүй. За үнэнгээ хэлрээ хаа. Үнэнгээ хэлрээ та. Амар унтраад. Тэгвэл яриг гэж. Бодлоо би чинь тамирчин байсан бол дандаа тэмцэл явж шнэ. Шихөөгийн тамирчин байсан. Тийм штэ. Тэгээ 2002 оноос эхлээл шихөөгийн тамирчин гэл өсвөрийн дэлхийн аварга тэгэл дандаа л хэлээ. Шоу үзэн гэж нэг. Тань тэгж бодогдсон уу? Яа, найзуудтайгаа дагаад ингэж чимсэн. Тийм. Амар бодогдсон. Аав гаргадаг байсан. Манай авч амар хатуу. Аа. Найзуудтайгаа дагаад шоуд мөр өгдөг. Гадуур найзуудтайгаа охтуудтай уулзмаар өгдөг. Аав гаргав. Тэр хүчин ингээд та өнөөдрийн таа тэр хүмүүжлийн хүчин ингээд өөрөө нэг зүг яваа юм л үздэг шүү дээ. Хүчтэй хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бол хаа? Хүчтэй хүн гэж юм. Тийм. Хэлсэндээ өрдөг юм бол. Аа. Шүү дээ. Өөрөөр
өөрөөр хүрсэн зүйл нь хэлсэн үг гэдэг. Тэгэхээр өөрөөр зүгээр би л ямар ч зүйл хүнд үг хэлчихэд хэлсэндээ хүний хүчтэй. Мэдгүй сая миний бодож байгаа л гэж бодож байна. Хэлсэн. Гэтэ хүний итгэл алдахгүй нэгдэг ч бас амар том. Яг хэлсэн юм. Тэр чинь л бас адилхан хэлсэндээ өргөх тийм. Хүнд итгэл алдах. Дээрс нь та хэр хүнд итгэмтгий вэ? би амар. Би бас амар итгэжтэй шүү дээ. Хүн ингэж тоглоол юм ярингууд тийм үг амар хүсээгээд авчдаг. Тийм бэр амар. Сүнстэй биш байдаг. Газар амьддаг шүү дээ болохгүй шүү дээ. Танд ингээд тийм нууц идэггүй. Хиндэж хэлдэггүй. Дотроо л бодоод байдаг. Байгаж хүн болгоно. Том уу жижиг үү? Амар хэлүүс гэдэг шүү дээ. Том уу жижиг байхаа. Зөв жижигээс нэгийг жижиг хэлчих. Юу вэ? Хэлчихэж дээ. Нууцаа. Зя. Одоо тэнгууд найруулагчаас ирсэн асуултыг асуух уу? За. Бэж гараа. За асуулт нэг заяа хаа. Хүний юуг төрүүлж хардаг вэ та? Эсрэг үснийхээ юу? Аль аль нь? За эмэгтэй хүний. Эмэгтэйний чихийг. Миний чих ямар вэ? Чи минь хүү яха хүмүүс битэрийг харж байгаа шүү дээ. Жохон. Миний нөгөө сонирхолтой чих биш юм л. Гэтэ дүүгийн чих гайгүй байгаа зү. Хөөх маа. Та яа муухай юм. Гоё мэн мэдгүй. Зүгээр шүү дээ. Өнөр гэсэн зүгээр. Ингэж харуулж идэв. Сайн хараагүй байхгүй. Одоо хардаа. Зүгээр чигчэн гоё юм байна. Ахата миний подкастт очиж яагаад намайг хийгээд байгаа байж болохгүй үстэй. Чи яриж яваарай. Өөр эмэгтэй хүнээс та юу хардээ? Зан ааш юм болов. Тэ зан ааш. Ихтэй нэг амар хүндэлдэг байх хэрэгтэй. Амар дээрээ үзсэн. Үгүй би ч гэсэн яг тэгж боддог. Эрэгтэй хүнийг хүндлэх хэрэгтэй. Эмэгтэй хүн эрхэлгэл үүрэгтэй гэж боддог байхгүй юу? Нөхөртөө алцах эсвэл тийм учраас нөхрөө ингээд хүндлэгдсэн нөхөр нь ихнэрээ тийм хайрладаг харилцааг л амар гоё харилцаг. Тэс ихнэр ингээд би эмэгтэй өнгөс шиг ихнэрээ буруу эрхлээд тийм ихнэр нөхрөө янз бүр хэлээд ч тийм үнд амар дуу. Ялангуяа бүр ингээд ихтэй алан долон дээр болоод маргалдаг эмэгтэй юм дээ. Эрэгтэй хүний хувьд. Эрэгтэй хүний хувьд зүгээр л нэг хөргөн яриад нэг худлаа өнгөрсөн дургу зүгээр гоё ярилцж чаддаг юм байна. Нэг байдаг. Тийм тий. Ер нь нэг ирч юм чи нэг худлаа шалчганаад ахаар амар хэцүү үүд шүү дээ. Надад ч ихсэн амар тийм юм таалагдав. Гэтэ хоёулын үзэл бодол айгүй нийлдэг юм шиг зүгээр санагдлаа. Би бас эрэгтэй хүнийг аав ээж ах нарыгаа амар хүнддэг байхгүй. Тэгмэд хэрвээ миний хажууд эрэгтэй ингээд би ч бас хүн амьтаа өрхөж үтсэн маа штэ. Тэнгүүд ингээд амар хүндлэх гэж хичээдэг. Тэгвэл гоё штэ. Тийм. Хүмүүсийн хажууд ч гэсэн ингээд айгүй айтайхан ярих гад. Тэг нөө ер нь ингээд жоох юмнаас мэдэгдэн штэ. Хоол аягалж өгөх, хоолны дээж, цайны дээж, юм болгоны дээжийг өгнө гэдэг чинь. Тийм үг наадгаараа л та нар биднийг алаад бас нойр өлсрөхөө. Хав халуу шүл цай маа оо идэ өөртөө амир хүүтэн тийм гэж байна. Улаан хоолны өвсгөө шиг эднийг тэгж бодож болохгүй шүү. Тэр чинь аймгандаа л ингээд хайр хоолоо өрөвсөр их яваад байгаа шүү дээ. За хоёрт нь дуртай дуучаа. Дуртай дуучна. Зөндөө гош. Дунд айгуу дуртай. Дуулах дуртай та? Дуулах дуртай. Сайн дуулах уу? Гэтэ амар сүн би баруунаараа шүү дээ солоогоор дуулаад дээ шүү. Сая би яг царцсан шүү. Юу лээ гэ. Одоо салгаа болтой. Салгаа. Гэтэ би ч гэсэн салгаа. Гэтэ би дунд амар дуртай. Салгаа ч гашгардаг. Гашгарахгүй хаа гараад. За. Нэг хүний бие ороод нэг өдөр юу хийх вэ? Нэг хүний биед ор гэвэл хэний биед ороод юу хийх вэ? Яа. Маа тоогост нэж. Нэр дүүцүү. Түчмөө кекс нэг. Нэр хэний биед орох вэ? Мэдгүй. Та боддоо хэний биед ормоор вэ? Нэг хүн байна. Хин.
Хэлээч. Хэлэхгүй. Ямар сони хийстэй. Буцаа нууц ялах гэдэг юм. Үгүй та хэл. Дараагийн дугаар дээр. За тэгвэл 2 дахь дугаар явах нь шүү. Та өөрөө амгаарсан шүү. Та өөрөө амгаарсан шүү дээ. Тэгээд залуу ахаа нөгөө 2 дахь дугаараа хийх гэдэг наа хурдан үрээд ирээ гэж ярих нь биш та хаа. Монголын топ 5 тулаанчийг нэрлэвэл Цаашдаа мэдхгүй. Бүгд минут бол бүгд л таны хувьд шүү дээ. харин тэгэхээр бүгд топ болохоор өстой ирэмбэлж мэдхгүй дээ. Ядаж 3-ыг Болохгүй хаа. Яа минут бүгд минь хайснаа дүүнэ шүү. Эцээч ирэмбэлж мэдхгүй миний бол. За тийм байж магадгүй яагаад тэгэхээр асар их хөдөлмөр шүү дээ. Яг нь амжилт гаргаагүй хүн байж болно. Гэхдээ тэрнээс амжилт гаргаагүйсэн цаана асар их хүч хөдөлмөр орж байгаа юм чинь. Дуртай хоол. Эхнэрээ хайж гисэн бүх хоол. Йоо. Хизээ нэг өдөр надад бас нэг эрэхтэн хүн те. Мишелийнхаа хийж гисэн бүх хоолн дуртай юм бас би ёо. Чи миний хайраа. Гээ суужамаар байна хаас. Өөрийгөө амтнаар төсөөлвөл. Хамгийн царайлаг юм чи байд юм. Би ч та нэрээ хамгийн царайлаг амтан чаа. Байхгүй хаа. Амтан болгоо игдүүтэй штэ. Амтнаар төсөөлөө. Одоо таныг төсөөлөд бодоод үзтээ. Мэдхгүй ихтэй бодож байгаа юм штэ. Одоо төсөөл гэдэг чинь. Тулаа. Оо. Энэ хүний амнаас туулаа гэдэг үг гарч ийн. Би бүр танаас бүр юу вэ? Яа. Би таныг ингээс арай өөр ингээс том нүсэр ийм амтын хэлэх юм бас гэсэн чинь. Туулаа. Тэр тулаа мөн би хаацлээ материал өгөхгүй юу? Ага. Тулаанч биш байсан бол өөр ямар спортих байх байсан бэ? Тэгэхээр өөр спорт тал дээрээс давьяас. Бөмбөгтэй төрөл бол Бүр байхгүй юу? бүр Би тэгтээ таныг амар авьяастай гэж боддоо шүү дээ. байхгүй. Яг хоо спрайтлиг тоглодог байсан. Сагсаар дээр үед. 3-3. Та чинь гэтээ өндөр юм гэж байгаа. Гэтээ сүүл тоглосон уу? Сүүлдээ Монгол хот нь бол чарсан шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. Хүй. Ямар гоё. Нэг аим гол хийсэн үү. Ногоос юу? Гэтээ бүх хотын юм дээр очиж орсон юм уу? Орсон шүү дээ. Хүй үзэх юм шүү дээ. Инх хөргөлөөс орсон мөн үү? Манай тоолгодлоос. Тийм үү. Гэтээ яг тэр мэрийг нь сайн үзег болохоор. Гэтээ хаа нөхөж үзээд 2 дахь дугаар дээр гоё. Та тэгсэн байлээ гэж яриа шүү. Сэтгэв биз нэг юмштэй нэг дар сунгаад байлсан. Оо тийм үү. За манайха бөөндөө үзээ заяа. Баг босс нөө юу. Солонгосын нэг таалагддаг зүйл бас таалагддаггүй зүйл. Таалагддаг зүйл нь айгу. За хөдөлмөрч угаас л манай ирсэн монголчууд гэсэн хөдөлмөрлж байгаа шүү дээ. Айгу соёлтой хүмүүжлтэй гэх юм уу? Тийм. Бүх зүйл дээр юм хэсэгтээ дараалалтай хүмүүжлтэй. Тийм ер нь хүнд амар талархаж мэддэг. Таалагддаггүй зүйл нь хогийн хүмүүс. Амар хогийг мэдрээд. Гэтэ бас гарч ирдэм аа. Тэгэхдээ хогийн ирнэ инээж чаддаг тий. Би шамд дургуурнэ л инээ гэдэг. Инээж яагаад ингээд өгдөг тий. Тэр бас үнэ. Тэрнтэй бас 100% санал нийлнэ. Солонгос биш байсан бол өөр ямар газар байх байсан бэ? Эхнэртэйгээ хоёлаа. Монгол өөр газар л явахгүй юу? Тий. Эхнэр л сурах гэж яриагүйсэн бол. Эхнэр чи ерөө өөр тийшээ Япон, эсвэл Нидерланд дагаал явах байсан уу? Тэгвэсэн л. Тэндээ очиод бас хийх хэлсэн байх хэрэгтэй. Миний бол зөвхөн Монголд бол гэдэг. Тийм үзэл бодолтой хүн байхгүй юу? Тэгсэн яагаад чи гадаад гараад амьдэрсэн бэлээ. Одоо ер нь явъя гэсэн бодол байгаа юу? Бүр нэг юмсан. Одоо хүүхдүүд сургууль Монгол төгссөний дараа. Төгссөний дараа чинь бас нэг хэдэн жил байгаад байгаа юм байна тийм. Тэгэхээр энд байгаа одоо та ингээд клубээ ингээд нээж байгаа штэ. Тэнгүүд буцаад явъя гингүүд клубээ яа гэсэн үг. Хаагаал юм шүү дээ. Эсвэл зөвөр өөр тасалж тавьчаал. Эсвэл заарчаал. Ерөн очин байгаад байна гэж бас байхгүй юм байна тий. Болно шүү дээ хамаагүй.
Одоо тэнгүүд би зүрэн дээр өөрийнх миний хувьд нэмэлт асуудж байхаа. Таныг ингээд солонгосоос ингээд иргэншилээ солих гэж гуйж ирсэн үү? Үгүй тийм бол байхгүй шүү дээ. Солилоход бол надад амархан л байх л та. Амархан шүү. Мэдээж би ингээд мэржил амарсан байгаа маа би солонгос нэртэй тулд гэх юм бол өстой асуудал үүсэх юм тий. Тэгэхээр юу тутлаа гэж тий. Хэмт хэрэгтэй. Одоо ямар ч хэрэг. Ер нь гэхдээ нэг хаяа нэг шантрах үед штий. Тэр мөрөн дээр тэгч тийм үү? Үгүй гэж юу л огт боддгүй. Үгүй шүү. Амдаг юм. Би мээсэн бол тийм штий. Амьдрал хэцүү байна. Цаа ганцхан амьдрын штий гэж солих бас тэнэг байж магадгүй би. Өөрийнхөө амьдралыг ямар нэгэн дуугаар зүрхсэл зүрхсэж хийсэл. Ямар намайг дагцсан. Яг энэ дэр шүү яг наад дугаа өгнө шүү зөө. Намайг дагаад цэнцэн гэд. Яа, гоё өгч шүү. Намны тэмцээний тулааныг үзээд цэнх хэрэгтэй. Яа. Кайф авах хэрэгтэй. Гэтэ 7 сарын тоглолтыг заавал очиж үзнэ яхаа. Тэгнэ. Солонгосын хүний ямар зам дуртай? Солонгос хүний ямар зам дуртай? Тоо шүү. Солонгос Монгол хүний ялгаа нь миний харж байгаагаар солонгос Монгол хүмүүс амар IQ сайтай шүү дээ. Солонгос хүмүүс амар толгоомоотойгоос ер нь ямар ч ажил дээр тийм шүү дээ ингээ ажилд ингээ ханх гарангуй нэг мангар заяа. Тэгээ эдний Болагийн солонгос өдий зэрэгтэй ийм хүчингүү байгаа шалтгаан ерөөсөө тууштай. Нэг зүйлийг гартаа уртл хийгээд байгаа байхгүй. Мангарс нөгөөд хийгээл гартаа урт мэрэгшээд байгаас тэгэхээр ямар нэг зүйл дээр тууштай байдаг. Бүх зүйл дээр манайхан зүгээр нэг наад чи амархан штэ гэж хийдэг нэг хөгждгүү те. Тийм. Би чадах юм гэж. Тийм ингээ яах юм бэ? Нөөдөл шиг л чадахгүй байсан ч ингээ чадлаа өөрийнхөө болтлоо хийгээл. Гэтэ яг мэдэрэгдэн штэ ингээ ажилд ингээ гарна штэ. Зүгээр энчнээс нь хиймиг энчнээс нь хийгээд тэмхтэй дээ. Тэгээ хэлэхээр үгүй ингээ хийчихээ тэнгүүт үгүй би өөрөө ингээд тэр гэхдээ бүр амар ядрахаатай байсан. Түндүк гэж. Удахгүй наашаа ирэх хүмүүстэй нэг зөвлөгөө өгвөл оюутан дүнэртэй ч юм уу эсвэл ажил хийх гэж ирж байгаа хүмүүс ч юм уу та нэг зөвлөгөө өгвөл өөрхөн зөвс. Сайхан амарч байгаа эцэг гэхээ те ээж аав юугаа гэр бүлээ сайхан тэрж байгаа л энэ дээрээ угаасаа бүх юм шийдэгдэн шүү дээ. Хүсэн үсээгөө л угаасаа даваал гарна те. Тэгэхээр хайртай гэр бүлээ тэрээд сайхан хамт өмсөж байгаа дээрээ. Тийм штэ. Одоо нөгөө хүмүүс ч ингээс гадагшаа явнангууд нөгөө гэрийнхэнтэйгээ биш найз нөхдөдөө цагийг өнгөрөөж байгаа төрөх гэдэг штэ. Тэрнийхээ орон зөөр гэрийнхэнтэйгээ хайртай хүмүүстэйгээ хамт байж байгаа ирэх юм бол арай л нүмертөө түшигтэй ах та. Тийм чин гэр бүлээ санаж байгаа юм штэ. Тийм штэ амар санд штэ. Хаяа уйлд штэ. Үгүй би нөө бол ингээ уйлчихдээ штэ. Ингээ өвдөж зовоод эсвэл ганцаардаа шантраад ирэхээр уйлаа л юм. Тийм үү. Тий би бол амар би амар эмоцтой хүн. Ингээ уйлах нь хурд, уурлах нь хурд, ингээл баярлах нь хурд амар тийм хүн. Тэгэхээр амар дээд шууд бүх юм гаргацдаг. Тэнгүүд нөгөө юу байгаа штэ. Одоо ингээл тэмцээнд ингээл байнга орж байгаа штэ. Тэнгүүд ингээд шүд мүдний гимчс танд гардгүй. Гайгүй. Ингээ юм зуучдаг болохоор гайгүй. Нүд дээр нэг тэмцээнд ороод ирэхээр өнөдрөө ороод тэгээ хоёр ахаа нүд дээр. Гүнээр хаа шүдний ер нь шүдний асуудал танаа гэр бүлийнхэнд байгаа юу? Байгаа штэ. Манай хоёр хүчээж байгаа. Манай охин чинь аппарат зүгээд шүдэж байгаа шармаа. Тэгвэл наад чинь шийдэх нэг арга байна. Манайх ингээд шүдний эмзэгтэй ингээд хамтарж байгаа байхгүй яхаа? Тийм үү? Манайх ингээд ийм ян гэж шүдний эмзэгтэй хамтарж байгаа. Тэнгүүд манай энэ шүдний эмзэг маань болохоор манай промо кодыг ашиглаад 20% хөнгөснө. Бүх үйл чиглэлээс. Тэгэхээр эн чинь бас амар нэмэртэй шүү дээ. 20% гэдэг чинь амар их хөнгөсөс. Тэгээд энэ гарын бэлгийг танд бэлдэж байгаа байхгүй юу? Тэгээд манай энэ ян шүдний эмзэг маань за энийг ишээ тавьчих. Шүдний эмзэг маань болохоор одоо шүдний сайз, шүдэнд хэрэгтэй бүх зүйлүүд байгаа шүү дээ. Тэднийгээ өөртөө хийдэг. Тэгвэл одоо тэр эмзгийн нүүр царай. Тэгээд тэрний дээжээс танд бэлгэж байгаа шүү. Тэгээд манай промо кодыг ашиглаад тэр эмзэгт маань очиж үйлчлүүлсээр яхаа. За тий за. За. Шүрээс хариулна за. Тэгээрээ. Нүг гэр бүлээр очих амар тохиромжтой байлаа.
Тэнгүүд ингээ манайхаас ингээд ийм кек таахгүй юу? Танд зориулж өнөөдөр хийлээ. Ингээ Сөүс подкаст гээд. Тэгээд энийг та ер нь хэр чихэрлэг юм дуртай? Амар. Амар те шүдний өнгөтэй шүдний бүтээгдэхүүн өнгөтэй хайнаас нь кек өгöd. Хоолнд юм. Хоол мөн чихэрлэг юм даа сайн уу? Ерөөсөө кек, чокобай, кек. Яа, кекснес. Кек. Тэнгүүд энэ манай дүүгийн хийдэг кек байхгүй юу? Манай оюутан дүүгийн хийдэг. Тийм, амт нь амар гоё хаа. Хэрэв нэг баяр ёслолын өдрөөр гоё ингээд бас ингээд монгол хүнээ дэмжих юм бол манай одоо нөгөө манай юун дээр уусаа подкастн дээр юу нь явна. Тэгээд манай намэд дүүгийн кекийг гоё захиалж идээрээ. Өнөөдөр ингээд танд зориулж хийлгүүлсэн шүү. За баярлалаа. Амтрахын идээрээ. За тий. Дахиад нэг юм байна. Дахиад нэг юм амар нууц юм аа. Та. Ийм жижиг. Чихэр. Юу чихэр өгч идэ одоо. За үзэлчхөө. Төгч. Түлхүүрээс. Тий. Энэ ингээд Нян нэмлэг гэдэг. Энэ ингээд нөө Сөүс подкаст гэх нэг бичгтэй. Тэгээд бит хоёрын манайхны гаргасан ийм лого байгаа. Одоо энэ логог ингээд төсвөрний онцор болгоод гаргасан. Та тэгээд гоё. Машиныхаа онцор төсвөрний юунаас ч юм уу цүнхнээсээ ингээд зүгээд хоёр дүүгээ дэмжээрэй. Энийг баярлалаа. Поршенос. Яа. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн дугаартаа маань хамт байсанд баярлалаа. Тэгээд ирсэнд баярлалаа. Баярлалаа. Баяртай дараагийн дугаараараа уулзъя.